тэрийг тэр цэцэгтэйгээ цуг өгөөд амжуулаад явуулчихлаа. Тий. Одоо энд би цэцэг өгөх гэж тааш. Хаа вэ? Туршуулахын тулд цэцэг өгөх гэж шүү дээ. Тэн дээр өгчүүлээд ярилцсан дараа нэг өөр хийдэ. Танах энэ дээр наач нь бүтээлээ зэ хийсэн юм аа. Танах цаанаа наач нь. Танах тэртлийн ханандаа. Танах энд ханандаа зэ бүтээлээ. Танах ардаа наач нь зэ. Алуу нэг юу гагч. Танах том бүдүүн тэр цаваа гагч тийм үү? Анаатгагч. Болсон. За хүүхдүүдээ хичээл эхлэхийн өмнө хэдүүлээ бие биедээ санамж хэлье. За хичээл дээр байж хичээлийн явцад байж болох санамжууд бие биедээ за хэлье. За өөр. Бусдыгаа сонсож хүндгэлтэй харьцаж. За. Зөөлөн дуугаар. За. Бусдыг сонсъё, тий? За, бусдыг сонсъё. Хоёрт нь. Соёлтой байх хэрэгтэй хүүхдүүд. За, соёлтой байх. За, өөр. Чам ярихгүй байх. Өө, зүйтэй. Би тэрийг л бодоод байгаа шүү дээ. Зөөлөн ярих гэх үү? Би энэ нэгэ хүндэтгэж. За, зөөлөн ярих. За, өөр юу байж болох вэ? За. За, цэвэр нэмбай суугаарай. За, маш сайн байна. За, дээрээс нь багш нэг санамжийг хэлье. Юу хэлэх вэ гэхээр хичээлийн явцад багийнхаа гишүүдийг ажиглаад миний хажуутлын хүүхэд манай багийн гишүүд аль зүйл дээр ямар сайн тал ямар зүйл дээр сайн оролцож байна, ямар зүйлийг сайн ойлгож байх шиг байна. Ямар зүйл дээр жоохон миний найз сайжруулчмаар байгаа юм болоо гэдгийг ажиглан хичээлийн туршид. За тэгэхээр би энэ дээр юу гэж хэлчих вэ? Би энэ ажиглая те. За тэгвэл энэ зарчмыг санамжуудыг хэдүүлээ хэрэгжүүлж хичээлд оролцгоо. Болох уу? За хичээлээ эхлэе. За бүгдээрээ босоод ажил тайлах дасгалааийнэ. За ямар дасгал хийдэг лээ? За гонхорой. Толгой мөр өвдөг хөл. Нүүд чи хамар басам. Толгой мөр өвдөг хөл. Толгой мөр өвдөг хөл. Толгой мөр өвдөг хөл. Нүүд чи хамар басам. За баярлалаа сууцгаа. За бид сая юу хийв? За сая бид нар дасгал хийхдээ юу нэрлэв? За. Оо тийш дээ. Толгой мөр өвдөг бол эдгээр чинь дандаа бидний юу юм бэ? Эргэтэн биз дээ. Эргэтэнгээ дээрээс нь доош нь. За зүйтэй эргэтнүүд нэрлсэн. Тэгвэл хүнээс өөр эргэтэнтэй ямар бие байд юм бол? За ургамал байж болно. Өөр. Ургамал амтан. За энэ бүгд бол бас хүнтэй ижил эргэтнүүдтэй юм би тий. За тэгвэл ургамлын эргэтэн гэж юу гэлтэй? Ургамлын эргэтэн гэж ямар эргэтэн ургамлын эргэтэн гэдэг юм? За үндэс. Өөр. За иш. За навч. Дэлбэ гэдэг юм. За дэлбэ гэж байгаа юм уу? За ийм зүйлүүдийг ургамлын эргэтэн гэж үзэж байгаа юм тий. За энийг хэн байрлуулах вэ? Яг зөв дараалалд оруулж.
За. За захихын. За инх тулга ороо. За дараалт гэлс. Ана. Доошлооч болно шүү дээ. За. Зүү. Оо, тэгвэл эдгээр чинь юу юм бэ? Ургамлын эрхтэн буюу ургамлын өвнийг ургамлын бүтэц гэдэг юм. За тэгвэл энэ нэрүүдийг байрлуулна. За энэ юу гинэ? За үндэс гинэ. За иш гэдэг нь аль юм болоо? За энэ юм бэ те? За цэцэг гэдэг нь аль юм бол? За энэ юм байна. Навч нь энэ юм байна. За эдгээр бол бидний мэдэх ургамлын эрхтнүүд юм байна. За тэгвэл энэ эрхтнүүд дотроос бусдаасаа онцлог эрхтэн аль нь юм бол гэж та нар юу гэж бодож байна? Яагаад? За яагаад? За өөр. Яагаад? Чамд нэг нэгээрээ. Өөр цэцэг ургамал гэж байдаг. За. Цэцэг гэж бодож байна уу? За, төрөө юу гэж бодож байна? Цэцэг гэж бодож байна. За, яагаад? Цэцгэлдэг ургамал, цэцгэлдэггүй ургамал гэж хоёр байдаг. За. Цэцгэлдэг ургамал нь бол арай өөр онцлог талтай, цэцгэлдэггүй нь бол За, тэрүүгээрээ гэж бодож байна уу? За, би бодохдоо ингэж асуухдаа энэ эрхтнүүд дотроос аль нь арай онцгой юм бэ? Та нар цэцэг гэж бодлоо гэж хэллээ тий. Өөр саналтай хүн байна уу? За. За, үндэс юм байх гэж бодож байна уу? За, энд юу гэж бодож байна? За цэцгэл байх гэж бодчих тий хэдүүлээ. За цэцгэл онцгой юм байна. Яагаад гэдгийг дотроо бодоод сууж байгаарай заа. Яагаад юм бол. За тэгвэл өнөөдрийн хичээлийн зорилго хэдүүлээ. Цэцгийг онцлог гэж үзэж байгаа юм бол хэдүүлээ. Цэцгийн юу гэж? За. За, тэгвэл хэдүүлээ ийм зорилго тавья. Тэ? Онцлогтой гэсэн юм чи хэдүүлээ эдрийг бүтцийн нэрлэж сурыг, тэдгэрийг нэрлэж сурыг гэлээ. За, энэ дээр хэдүүлээ ямар амжилтын шалгуур гаргаж болох вэ? За. Бид нар байгалийнхын дээр голцсон юу хийдий? Тийм шүү дээ. Туршихын өмнө яадаг юм? Өшөө. Амжилтын шалгуурыг чинь би гаргах гэдэг шүү дээ. Бид нар энүүгээр юу хиймээр вэ? Энийг мэдхийн тулд юу хиймээр вэ? За туршия. Туршихаас өмнө яадаг юм? Өөр. За өөр. Аюулгүй байдал. Ажигладаг үстэй. Яагаад энийг мартаад байна? Ажигласны үндсэн дээр бид нар энэ туршилтаа хийдэг штеп. Нэс шууд хараад хийхгүй хэлэхгүй штеп тий. За тэгвэл хэдүүлээ ажиглах, турших үйл явцаар энэ хичээлээ цаашаа өрнүүлье. За тэгвэл цэцгийн бүрдэл хэсгүүдийг мэдхийн тулд та нар эхлээд цэцэг юунаас бүтдэг юм бол гэж бодож байна. Өөртөө таамаглаа. За. Тэгэж бодож байна уу? За энэ таамаглалыг одоо бүгдээрээ багаараа ярилцсан. Бидний мэдх цэцэг ямар юм байдгийг? Юунаас бүтдэг юм? Цэцэг өөрөө бол ургамлын эрхтэн гэсэн. Тэгвэл цэцгийг бид нэр салгаж авч үзээд нь шүү дээ. Цэцэг өөрөө юунаас бүтдгийг гэдгийг одоо таамаглан та нар. Мэддэг зүйл байна уу та нарт? За тэрийг багаараа ярилцсан. За багаараа ярилцаад баг бүрийн өмнө ийм цаас байгаа. Цаасан дээр зургаар илэрхийлнэ. Ойлгосноо? За дээрэс нь хийчээд тэрийгэ зурчаад баг хүүхэд бүрийн өмнө мэддэг та юу мэддгийг гэсэн энэ гурван бүснэгттэй
Цаас байна уу? За энэ дээр чи цэцгийн бүтцээс буюу бүрдэл хэсгээс юу мэддэг? Тэр тухайга бас хүүхэд бүр бичнэ. Болж гинэ үү? За. За багаараа ярилцсан бас өөрөө хийх нь болж гинэ үү? За. За гэлцүүлчих. Зургаар илэрхийлнэ. Юу байгаа юм? За түүнийгээ нэрлэж бичнэ. За багаараа ярилцсан. Өөрсдөө зүгээр таамаглал дэвшүүлнэ. Өөрийнхөө бодлоор эхлээл бичнэ шүү дээ. Эхлээд бид нар цэцэг гэдгийг бид нар харж байсан уу? Харж байсан. Тэгвэл тэгэл тэр цэцгээ зурлаа. Тэгээд тэр цэцэг чи юунаас бүтэж чана? Тэрийг л юм. Өмнөх харж байсан цэцгүүд биш үү? Тэрийгэ бодлоо хийн шүү дээ. Та зүгээр өөр бүр гүнзгий бодцсон уу? За. Цэцэг ямар цэцгнүүд харсан? За тэр цэцгээ бодож жагаад энэ дээр гүйцэтгэв. За тэгээд хажуугаар нь өөрийнхөө бас цэцгийн тухай юу мэддэг тэр тухайгаа бичэн заяа. За гэлс зурна. Цэцгийн тухай юу мэддэг тэрийг л зурчих болоо. Ойлгосон. Болно шүү дээ. Тий? Тэргээ том. Багш нь том цаас урсан учраас том цаасандаа таруулж маш том хийн шүү. Жижигхэн юм хийхгүй шүү заяа. Том сайхан. Том цэцэг зурч ийн үсттэй. Босоо горон зураач цэцгээ. За гэлс. За багийн гишүүд бүр өөрийн үүрэгтэй байдаг те. Өнөөдрийн үүрэг хин ямар үүргээ хүлээсэн бэ? Бичээч нь хийн, тайлбарлагч нь хийн. Цаг хянагч нь хийн те. Үүргээ мэдж байгаа хаа гэж бодож байна багш нь. За одоо энэ. Танаа тийм зураад байна. Зэрэгцээ зураач. Зэрэг зураач. Нэг нэр зурлаад. Яс өөр алмасрах юм. Тэг болно шүү дээ. Яс. Зэрэг зурж болно шүү дээ. Танаа багийнхан ганц намын энэ хэл гэх юм уу? Ярилцчаад. За зэрэгцээд хийж болно шүү дээ. Ганцхан хүнийг биш зэрэгцээд хажуунаас нь будах юм будаа. Тэр дээр нь би гарч ирэх. За 2 минут тоо. За хэлцэр шүү. Ер нь та нарын болдроо цэцэг гэж ямар байдгийг
Тэрийгээ л хий. Эдний багийнхан бүр бөөнөрөө ажиллаж ширэг. Яа тэдний багийнхан ч гэсэн. Зэрэг тгий гэж. Чухайн юу вэ? Харин яах. Гад нэг цаас. За багууд дуусчихна. Эрдэнэ энэ төр дуулж хамт зэрэгцээр хэлдэг. Яасан тэгээд таалагдаагүй юм уу? Тэднийг их гоё цэцэг зурж байна. Тэр цэцэг их хөөрхөн цэцэг.